За өнөөдөр ингээд 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдөр улс их орон даяар зэрэг эрүүл мэндийн яам засгийн газар нийслэлийн эрүүл мэндийн газраас хамтран зохион байгуулж байгаа. Энэ эрт илрүүлгийн аяны ажил эхэлж байгаамаа. За эрт илрүүлэг гэдэг бол хэрхэн ач холбогдолтой ямар үр дүнтэй байх ёстой гэхээр эрт илрүүлж эрт эмчлэх юм бол манай Монгол улсын хүн амын ихэнх хувь зөнхлөн тохиолддог халдварт ус өвчнүүдийг илрүүлэх, мөн хавдрын тохиолдлуудыг илрүүлэх юм ач холбогдолтой юм байна. Ингээд улс их орон даяар зэрэг хувийн хвшлийн болон улсын эмнэлгүүд бүгдээрээ хамтдаа ингээд энэ эрт илрүүлгийн аяныг эхлүүлж байна. За эрт илрүүлэг гэдэг маань бол өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр 0-17 насны хүүхдүүдийн үзлэг онцлогоогоор мөн 18-аас дээш 61-ээс дээш насны гэсэн эдгээр насны ангиллуудаар бол бусад лавлгаа шатлалын эмнэлгүүдээр бол зэрэг эхэлж байгаа юм. За тэгэхээр дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, эрүүл мэндийн төвүүд, за мөн хувийн хвшлийн эмнэлгүүд, мөн эрүүл мэндийн яамны харьяа төрөлцсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд гэдэг эдгээрүүд бүгдээрээ хамтраад энэ хүү аяныг бол эхлүүлж байгаа юм. За эрт илрүүлгийн ажил бол бүтэн жилийн хугацаанд үргэлжлэнэ. Мөн цаашдаа үргэлжлээд ингээд явагдах учраас ард иргэд маань бол өрхийн эмнэлгүүдээс бол хороодоосоо мэдээллийг аваад ингээд насны ангиллаараа үзлэгтэй бол хамрагдаж байгаа. Тэгээд эхний өдөр бол амжилттай сайхан эхэллээ. Манай Сүхбаатар эрүүл мэндийн төвийн хувьд бол хит хитэн хувийн хвшлийн эмнэлгүүдтэй хамтарч байгаа. За нэгдүгээрх нь бол манай Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, мөн Family Medical гэдэг эмнэлэг, Rehamed гэсэн хоёр эмнэлэг мөн улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтарсан байдлаар ингээд үзлэг онцлогоог бол эхлүүлсэн байгаамаа. За мэдээж өрсөн сэргийлэх эрт илрүүлэг үзлэг гэдэг маань ач холбогдлын хувьд бол тухайн өвчнийг эрт үед нь илрүүлэх, ялангуяа хавдрын өвчнийг эрт илрүүлэх, ингэснээрээ эмчилгээний олон боломжууд, олон сонголтууд гарч иж бүрэн эмчилэгдэх юм боломжийг олгодог давуу талтай юм байна. За зохион байгуулагдж байгаа энэ арга хэмжээ маань хит хитэн юм насны ангиллаар ангиллагдсан байгаа. За манай лавлгаа шатлалын эмнэлгүүдээр болохоор 18-аас 30 насны ангиллаар, мөн 31-ээс 45 насны ангиллал, 46-аас 60 насны ангиллал, мөн 61-ээс дээш насны ангиллал гэсэн байлаар байж. Эхний ээлж нь манайх 5 сарын 1-ээс өнөөдрөөс эхлээд бол 18-аас 30 насны ангиллал, мөн 61-ээс дээш насныхаа иргэдийг 5 сарын 1-ээс хойш дуудаад эрт илрүүлэхтэй бол хамрагдуулж байгаа. За энэ дэрслэрээ та бүхэн ямар илрүүлэгт хамрагдах уу гэхээр эрсдлийн үнэлгээ хийгдээд, за лабораторийн шинжилгээнүүд хийгдэн, мөн багжийн шинжилгээнүүд хийгдэн. За ингээд үзлэг зөвлөгөө өгөөд ямарваа нэгэн байж болох тийм өвчтний эрсдэл байна уу те? Та ямар өвчнөр өвдөх эрсдэлтэй байна уу? Одоогоор ямар өвчнөр эвжилсэн байна уу? Цаашдаа дараагийн шатлалын эмчилгээ нарийн онцлогоо юу хийх шаардлагатай, ямар эмчилгээ шаардлагатай зэрэг үзлэгүүдийг үзлэг хийсний үндсээр зөвлөгөөг бол өгөх ийм ач холбогдолтой юм байнамаа. За ингээд Сүхбаатар дүүрэгтэй хамтран ажиллаж байгаа эмнэлгүүд дээр маань очиж үзлэг шинжилгээ онцлогоонд хамрагдаарай гэж иргэдийг уриалъя. Тэгээ манай дээр бол Сүхбаатар дүүргийн хувьд бол 142,000 гаруй иргэнтэй, за 20 хорооттой юм байгаа юм. Тэгээ энэ 20 хороотыгоо бид нар ингээд газар зүйн байрлал болоод нийтийн унааны явах чиглэлээр нь ерөнхий ингээд ачааллаа тэнцүүлээд бол 1-ээс 6 дугаар хороогоо улсын 1-р төв эмнэлэгтэй хамтрах. За 7-8 дугаар хороогоо болохоор Rehamed эмнэлэг гэдэг гялс нэгдсэн эмнэлэгтэй хамтрах. За 9-р хороогоо Family Medical гэдэг эмнэлэг буюу E-Mart дээр байрладаг эмнэлэгтэй хамтрах. За мөн 10-11 дэх хороогоо болохоор нэгдсэн эмнэлэгтэйгээ тэгээд 12, 13, 15 дахь хороогоо манай эрүүл мэндийн төв өөр дээрээ 16-аас 20 дахь хороогоо бол Сүхбаатар сувлал дээрээ ингэж төвлөрүүлж ингэж авч байгаа юм. Тэгэхээр та бүхэн манай эрүүл мэндийн төв дээр нэгдсэн эмнэлэг дээр мөн Сүхбаатар сувлал дээр бас очиж үйлчлэгээгээ авч болно гэсэн юм. За манай улсын хэмжээнд бол даатгалт хамрагдаагүй, даатгалаа төлөөгүй байгаа 287,000 орчим иргэн байна гэсэн судалгаа байгаа. Бус иргэд нь бол даатгалт хамрагдсан байгаа. Тэгэхээр даатгалтаа бүрэн хамрагдсан байх ёстой, шаардлагатай. Тэгээ даатгалтаа бүрэн хамрагдаад энэ үйлчлэгийг бол үн төлбөрөөр авах болцоотой. Ингэснээр бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тухайн үйлчлэгээ үзүүлсэн эмнэлгүүдэд эдгээр үйлчлэгээ үзүүлэхийн төлөө мөн даатгалын сангаас мөнгө олгогдож байгаа юм байна. Тэгэхээр энэ бол иргэдтэй ашигтай, мөн үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагатай ашигтай. Хамгийн гол нь энэ өвчнийг тухайн хүнд байж болох өвчний эрсдлийг эрт илрүүлэх, эрсдэл байвал тэрнийхэн дагуу зөвлөгөө өгөх, хэрвээ ямар нэгэн байдлаар хавдраж ч юм уу эсвэл бусад өвчин ихэнх үедээ онцлогдох юм бол эмчилгээний олон сонголтууд гарч ирдэг гэсэн юм талтай. За энгийн жишээ авахад элгэний хорт хавдар гэдэг өвчин байна. За энэ бол ерөөсөө B, C, D вирустэй иргэдэд тий олон жилийн хугацаанд B, D вирусээр өвдсөн иргэдэд байж иж болцшгүй юм өвчин, ямар ч чимээ аниргүй хил чимээгүй бөөрийн өвчлөлтэй адилхан ингээд чимээгүй гарч ирдэг юм өвчин. Тэгээд элгэний хавдар бол жижигхэн байгаа үедээ ч гэсэн эхо онцлогоор онцлогдчихдаг. Гэтэл бидний энэ хийж байгаа онцлогоон дээр эхо онцлогоо байж байгаа. Эхо онцлогоо бол өвчтөнд ямар ч хоргүй, ямар ч тийм
одоо туяаны цацрагийн хоргоо дээрэс нь хурдан шуурхаа хийгддэг хямд төсөр хийгддэг ийм одоо онцлогооны арга. Тэгэхээр зөвхөн эхо онцлогоор тэгэхэд тухайн иргэн өөртөө илгэний хавдар байж болцсошгүй гэвэл түүнийг онцлогочих юм бүрэн боломжтой. Тэгэхээр бол ийм ач холбогдолтой юм байна. Тэгэхээр урд нь бол бид нэр орон даяар яваад иргэдээс ингэж дуудаж ирүүлээд илгэний хавдрыг илрүүлэх гэдэг бол ингээд хийдэг хайдаг байсан бол одоо бол улс таяар зэрэг нэг одоо системээр ингээд нэг зааварчлагаар хийж байгаа нь бол их холбогдолтой. Тэгэхээр бол бид нэр олон иргэдийг бол энэ аюултай өвчнөөс эрт илрүүлж онцлох юм боломжтой гаргах гэж найдаж байгаа юм аа.